Сайн бацгаана уу? Намайг Од Гэрэл гэдэг би үйл хөдлөх хөрөнгийн салбарт 9 дахь жилдээ борлуулагч болон зөвлөх үйлчилгээ өгч ажиллаж байна. Энэ удаагийн дугаартаа үйл хөдлөх хөрөнгө хайж байгаа хүмүүст зориулж дараах 3 бяцхан зөвлөмжийг өгье. Ингээд нэгдүгээрт та үйл хөдлөх хөрөнгөө хайж байгаа бөгөөд утасны дуудлага хийх гэж байгаа болвол борлуулалтын ажилтан руу оройн 8 цагаас хойш дуудлага бүү хийгээрэй гэж зөвлөмөр байна. Учир нь борлуулалтын ажилчид өдрийн 30-аас 45 утасны дуудлагыг авсаар байдаг. Ингээд оройн 8 цагаас хойш бүрэн хэмжээнд тухайн үйл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хангалттай өгч чаддгүй байх магадлал өндөр байдаг. Тэгэхээр та үүн дээр анхаараарай. Ингээд хоёрдугаарт та утасны дуудлага амжилттай хийгээд өөрийн саналаа солилцсон болвол дуудлага хийсэн тухайн саналаа дараа нь мессежээр үлдээчихэж байгаараа гэж зөвлөмөр байна. Учир нь үйл хөдлөх хөрөнгийн борлуулагчид олон ийм хэлцээр донд орж байдаг учраас дараа нь та хоёрын ярьсан яриа, дараа нь таны ярьсан яриа ажил хэрэг болох юм бас нэг юм баталгаажил болдог учраас та утасны дуудлагын дараа мессеж үлдээж байгаараа. Гуравдугаарт та үйл хөдлөх хөрөнгөө очиж үзэхээр болсон тохиолдолд тухайн ажилтнтай цаг тохирч очиж байраа үзээрэй гэж зөвлөмөр байна. Учир нь таны гинт яваад очиход тухайн ажилтан өөр байр үзүүлж явах мөн үйл хөдлөх хөрөнгө сонирхож байгаа хүмүүстэй уулзалт хэлцээр хийж явах магадлал өндөр байдаг учраас таны цагийг хэмнэх үүднээс та цаг тохирч очиж уулзалтаа хийгээрэй гэж зөвлөмөр байна. Ингээд үйл хөдлөх хөрөнгө хайж байгаа хүмүүст зориулж 3 зөвлөгөө өглөө. Нэгдүгээр та утасны дуудлагыг оройн 8 цагаас өмнө хийх. Хоёрдугаар та утасны дуудлага хийсний дараа мессежээр өөрийн саналаа давхар үлдээх. Гуравдугаарт та очиж үзэхдээ цаг тохирч объектыг очиж үзэх. Ингээд үргэлж зөвлөдөг үнж хамтрагч Меско Од Гэрэлтэй байсан баярлалаа. Танд амжилт хүсье.